Hi guys. Юу байна да? Би бол жоохон завгүй байлаа. Өмнөх бичлэгийг үзээгүй хүмүүс орж ирж байгаа бол өмнөх бичлэгийг үдчихэд ороод ирээрэй. Үдсэн хүмүүс сайхан бол одоо лайк болон саба дараад бичлэгэндээ орцгоё. Тэгээд серв гайхаад чи үнэхээр тим юм хийж чадна гэж бодож байгаа юм уу? Би өмнө нь тим арга огт сонсож байгаагүй. Би яг туршиж үзээгүй. Гэхдээ болох ёстой гэж бодож байна. Учир нь шидийг гаднаас нь нэвтгэхээс илүү дотор нь орчгоод удирдах хамар байх ёстой. Тэгэд Конан бас миний бодлоор усан шид хамгийн уян хатан. Ус баг хаасайгүй шургаж гарна. Гэхдээ хамгийн хүчтэй гэж одоохондоо би хэлж чадахгүй. Яг яаж илүү хүчтэй болохгүй л одоохондоо бүрэн ойлгоогүй байгаа. Удалгүй Конаны ярилцлагын ээлж боллоо. Тэгээд Сайфи ирээд түүнийг тусгай өрөө рүү дагуулж явлаа. Хаалганы өмнө очиод Конан гинэт зогсов. Учир нь тэр хаалганы цаана юу байгааг шидэрээ мэдэх чаргагүй байлаа. Тэгээд тэр Сайфигаас дотор яг ямар харагдаж байна гэж асуулаа. Тэр үед Сайфи Конаныг хараагүй гэдгийг санаад маш урдан уучлалтгуйлаа. Дотор нь яг шин харанхуй болж байгаа. Хэрвээ хүсвэл би чамайг хөтлөөд оруулж болно гэв. Гэхдээ Конан зүгээрээ би чадна гээд ганцаараа дотгож орлоо. Тэгэд Конан маш удаан хугацааны дараа анх удаага юу ч харахгүй бүрэн харанхуйг мэдэрлээ. Түүний шидэн нүд хүртэл юу ч харж чадсангүй. Гэтэл гинэт түүний шидэн нүд хүчээр алга болов. Тэгэд Конан өөрийг нь тойроод 7 хүн зогсож байгааг мэдэрлээ. Тэдний нэг нь урагшаа алхаад би өмнө нь Зинлигийн багш найсан гэж хэлв. Гинэт Конан шууд яриаг нь таслаад маш шилдгээр надад битгий ойрт. Би сүйт өсгүйтэй. Тийм болохоор өөр эмэгтэй хүнтэй хэд ойр зогсмооргүй байна гэлээ. Тэгэд тэр эмэгтэй бүр гайхчихв. Учир нь тэр Конаныг өмнө нь рейстэй сэтгнэж байгааг сонссон байлаа. Гэхдээ Конан яараа гүгүү тэр бол сэтгнэл биш. Зүгээр л рейсийн шидийг сонирхсан юм гэж тайлбарлав. Тэгэд тэр хүн өөр сэдв рүү орж өнөөдөр чи шинэ юм сурсан юм уу гэж асуулаа. Конан маш баяртайгаар бусад шалгуулагчдын шид үнэхээр гоё байсан. Маш олон өөр төрөл байлаа. Би бүгднийг сайн бодож үзээд гэхдээ харсныхан дараа өөрийн шидэндээ адилхан аргуудыг нэмэхийг хүсэж байна гэж хэлв. Тэгэд тэр хүн сэтгэл хангалуун болж чи агсан төвшний ангид орно гэлээ. Үүнийг сонсоод Конан маш их баяртай байв. Хэрвээ чи ингэж сайн байсаар байвал би чамайг өөрийн шай болгож магадгүй гэж хэлсэн боловч Конан аль хэдийн өрөөнөөс гараа явчихсан байлаа. Учир нь тэр цаашид сонсох сонирхолгүй байв. Тэгэд тэр хүн баг зэрэг гомцсон ч гэсэн Конан үнэхээр онцгой гэдгийг өгөөсөж чадсангүй. Учир нь Конан өрөөнд орж ирсэн даруйда өмнө нь хизээч харж байгаагүй шид ашиглан эргэн тойрноо мэдрэх гэж оролдсон байлаа. Тэр шид нь одоохондоо бүрэн төгс биш байсан ч Конаны бүтээлд санаа цаашдаа ямар айхтар болох бол гэж тэр хүн их сонирхов. Тэгэд дараа нь Конаны гэрт аав ээж хоёр нь Ринкогоос захиа авлаа. Захиан дээр Конан элсэлтийн шалгалтанд тэнцсэн бас агсан төвшний ангид орсон гэж бичсэн байв. Тэгээд аав ээж нь маш их бахархлаа. Гэхдээ захианы дараагийн хэсэгт Ринко Конан шалгалтын үеэр жаахан хэтрүүлж гисэн байсан. Сургуулийн зүлгийг бараг цусаар улаан болгосон гэж маш энгийн байдлаар бичжээ. Тэгээд Конаны аав шууд уурлаад анхны өдрөө ийм асуудал тарина гэж юу гэсэн үг вэ гэж хэлээд Конаны 1 сарын мөнгийг хасах тухай бодож эхлэв. Тэгээд Конаны аав би чиний 1 сарын мөнгийг хасна гэж ууртаагаар хэлсэн ч удалгүй нэг юм мэдэв. Агсан төвшний ангийн сурагчдад сургууль угаасаа мөнгө өгдөггүй байжээ. Тэгээд аавынх нь сүрдүүлэх ямар ч утгагүй болчихов. Дараа нь агсан ангийн бүх сурагчид энэ дүрийг мэдээд баг багаар сандаж эхлэв. Учир нь сургууль тэднийг өөртөө мөнгө олж амьдрна гэж хинч ойлгохгүй байлаа. Ялангуяа рейс бүр дургуйцв. Тэгэд босоод энэ дүрм ч үнэхээр утгагүй байна гэлээ. Тэгэд серв 50-аар яг ямар асуудал байна гэж асуулаа. Рейс санаа зовсон царайтайгаар би энд шидийн судалгаа хийх гэж ирсэн, мөнгө олох гэж зовох гэж ирээгүй гэв. Тэгээд серв манай академийн зорилго бол та нарыг хамгийн хүчтэй шидтэн болгох. Өөрөө мөнгө олж чаддаггүй хүн жинхэнэ шидтэн болж чадахгүй гэж боддог. Тийм болохоор ийм дүрмтэй байгаа. Гэхдээ нэг үг рейсийг бүрч их сандрагав. Учир нь түүний сарын зардал бараг 1,500,000 байлаа. Тэгэд дээрс нь өөрийг нь хамгаалах 2 үйлчлэгчийн цалинг бас өгөх хэрэгтэй. Тийм болохоор рейс би одоо яах ёстой юм бэ гэж дотроо маш их айж эхлэв. Дараа нь сурагчдын өөрсдийн судалгаа хийх тусдаа лаборатори руу дагуулж явлаа. Тэгэд рейс мөнгөгүй болсноо бодоод айсан хоолоогоор Сайфигаас лабораторийн түрээс бас төлөх үү гэж асуулаа. Тэгээд Сайфи лаборатори үнгүй. Гэхдээ судалгаанд ашиглах бүх зүйл та нарын өөрсдийн мөнгөөр авна. Та нар хүснээрээ ажиллаж болно. Гэхдээ улиралд дуусахад хангалттай кредит авч чадахгүй бол жирийн анги руу буцна гэж тайлбарлав. Кредит гэдэг нь
багш нарт зөвшөөрөгдсөн амжилт судалгаагаар авдаг оноо байлаа. Та нарт амжилт хүсье. Энэ удирал амаргүй шүү гэлээ. Гэхдээ Конан огт санаа зовсонгүй. Учир нь тэр Зинлитэй хамт гаргасан ном судалгаанаас маш их мөнгө олдог байлаа. Тэгэд тэр мөнгө дотвол шидийн инженерийн ажил хийж болно гэж бодов. Тэгээд Конан Рейсээс чи шидээрээ ямар ажил хийж болох бол хоёулаа хамтдаа нэгдэж ярилцах уу? Би нэг төгс газар мэднэ гэлээ. Тэгээд Рейс шууд татгалзав. Тэр орой Конан гэртээ байхад Ринка түүнийг хоолнд дуудахаар гарч ирлээ. Гэтэл Конаны царайг хараад жаахан гонигтай байгааг анзаарав. Тэгэд юу болов вэ гэж асуулаа. Би Рейсийг олон удаа уурсан. Гэхдээ тэр дандаа татгалзаад байсан. Үргэлж татгалзаад байвал чи хизээд зогсохоо мэд хэрэгтэй. Тэр маш их шахвал замайг бүдүүлэг гэж тооцоод улам холдно гэв. Тэгээд Ринка өөр хэдв рүү орж одоо мөнгөө өөрөө олох хэрэгтэй болсон. Чи зүгээр үз гэж асуулаа. Яагаад ингэж асуугаад байгааг шууд ойлгов. Тэгээд санаа зовлтгүй би чиний цалин өгч чадна гэлээ. Үүнийг сонсоод Ринка тайвширлаа. Гэтэ хүн болгон Конан шиг адтай байсангүй. Рейс хоёр үйлчлэгчтэйгээ хамт хоол идэж байлаа. Одоо бүр албан ёсоор батлагдсан болохоор Рейс гэр бүлээсээ мөнгөч хоолч авч болохгүй болов. Нэг үйлчлэгч нь өөрийгөө буруутай мэд санагдаад би хэсэг хугацаанд салингүй ажиллаж олно. Тэгээд Рейс баярлаад үнэхээр тэгвэл надад их тос олно даа гэв. Гэхдээ үйлчлэгч нь одлгүй. Үгүй надад бас цалин хэрэгтэй байдаг гэд үгээ буцаав. Ер нь ийм байдалд орсон шидэнгүүд шидээ ашиглаад мөнгө олдог байлаа. Гэхдээ Рейс тэгж чадахгүй. Учир нь сүм түүний эдгэх шидээр мөнгө олохыг хатаа оргилдог байв. Тийм болохоор Рейс үнэхээр маш хүнд байдалд оржээ. Тэгээд хонглоор явж байтал Конаны лабораторийн гадаа маш урт дараал байхыг харав. Рейс гайхаад энэ юу болоод байгаа юм гэж асуулаа. Тэгтэл бусад сурагчид Конан сая бизнес эхлүүлсэн. Тэр бизнес нь маш алдартай болсон. Тэгээд Рейс харж байтал маш их ядарсан охин Конанд мөнгө өгөөд 60 минут унтмаар байна гэж хэлв. Конан нэрийг нь бүртгээд түүнийг лаборатори руугаа дагуулж орлоо. Бусад зурагчид ч бас ээлжээ хүлээгээд зогсож байлаа. Гэхдээ Конаны лаборатори жижигхэн байсан болохоор бүх цаг нь аль хэдийн дүүрчихсэн байв. Тэгэд Кона уучлаарай дараагийн сул цаг хүртэл 30 минут хүлээгээрэй гэж тайлбарлав. Тэр газрын чимээ шууганыг сонсоод Серф Сайфи хоёр ирж юу болоод байгааг харав. Тэгэд тэр Конаны бизнесийг амжилттай болсныг хараад үнэхээр гайхлаа. Серф Конанаас чи яг ямар бизнес хийж байгаа юм гэж асуулаа. Энэ бол унтлагын газар гэлээ. Би лабораторид ид шидтэй усан орнод дүүргэсэн. Маш тухтай болохоор судалгаанаас болоод нойргуудсан сурагчид энд ирээд сайн унтаж чадна гэж тайлбарлав. Мөн хэцүү судалгааг хийх ямар ядаргаатайг би сайн мэднэ. Тийм болохоор үйлчлүүлэгч олон байна гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ газар нь жижигхэн болохоор нэг удаад цөөхөн л хүн авч чаддаг байв. Тэгэд Серф хүртэл энэ санаанд дурлцав. Тиймээс тэр би чамд илүү том лаборатори олж өгье гэлээ. Харин оронд нь багш нарыг ч бас мөнгө төлөөд ашиглуулах хэрэгтэй. Манай багш нарын ихэнх нь байнга нойргүй явдаг гэж хэлв. Багш нараас мөнгө авах жоохон эвгүй юм шиг гэлээ. Тэгэхэд Серф зүгээрээ тэднэр дуртаяа мөнгө төлнө. Тэгэд Конаны жижигхэн бизнес бүх академид алдартай боллоо. Тэнд унтсан хүн болгон үнэхээр гоё байлаа гэж магтаж байв. Сайн яриа улам олон шинэ үйлчлүүлэгч авчирч Конан маш их мөнгөтэй олж эхлэв. Гэхдээ зарим сурагчид түүнийг сэжигтэйгээр ажиглаж байлаа. Учир нь Конан бол Зинлигийн шав байсан. Гэнэт бүх гэрэл онтоцгав. Учир нь Рейс шидийн цахилгааны төлбөрөө төлж чадаагүй байлаа. Тэгээд Рейс маш их гониглов. Амьдрал яагаад тийм хэцүү юм болоо? Нэг үйлчлэгч нь багш нартай ярьж үзсэн дээргүй юу гэж асуулаа. Гэтээ Рейс би аль хэдийн ярилцсан. Тэгэд тэд нэр Конанаас зөвлөгөө ав. Тэр бизнес сайн мэддэг гэж хэлв. Рейс Конанаас тусламж гуйхыг үнэхээр үзэн ядаж байлаа. Учир нь тэр Конаныг жаахан хажин хүн гэж бодож байсан. Гэхдээ иймэрхүү хэвээрээ байвал тэр удахгүй зүгээр л шүл уугаад өлсөд амьдрах байв. Тэгээд маргааш өглөө Рейс Конан дээр очлоо. Тэр маш их эцсэн ч бардамлаа залгаад надад туслаач гэж хэлв. Тэр одоо ямар аимшигтай зүйл нэхэх бол гэж айж байлаа. Гэхдээ Конан тайвнаар хайх хэрэггүй. Би найзынхаа хэцүү үеийг ашиглах хүн биш. Магадгүй би дараа нь тусламж хүсэж магадгүй. Гэхдээ хідээч муу эсвэл хитрхи зүйл хүсэхгүй гэж амлав. Гэсэн ч асуудал гаргахаас сэргийлээд Конан Сайфиг дуудлаа. Сайфи та бидний яриаг гэрчилж бай гэлээ. Энэ төслийн гол ашгийг Рейст өгч болно. Түүнд яг одоо мөнгө маш их хэрэгтэй гэв. Чи надтай хамтарч ажиллах уу гэж асуулаа. Рейст үнэхээр өөр сонголт байсангүй. Тийм болохоор тэр зөвшөөрөхөөс аргагүй байдал өрөв. Тэгээд Конан үнэхээр баярлав. Учир нь одоо Рейсийн шидийг туршиж үзэх боломжтой болж байлаа. Дараа нь Конан гэрлийн төрлийн шид таадаг Шуурья багшаас тусламж хүсв. Ад болоход Шуурья багш Конантай сайн харилцаатай байлаа. Тэр Конаны унтлагын бизнесээс их ашиг хүртсэн.
Шуурья нэг хайрцаг гаргаж ирээд чиний хүссэн үрийг бий болгочихсон гэлээ. Тэгэд тэр хайрцагыг Кунанд өг. Кунан тагийг нь онгойлготол Рейс маш их гайхлаа. Дотор нь Шишла гэдэг ариун ургамлын үр байв. Шишла бол маш үнэтэй ариун ургамал байлаа. Тийм болохоор Кунан энийг ургуулад заавал чи сайн мөнгө олно гэлээ. Болохгүй. Шишла зөвхөн ариун газарт ордог гэж хэлв. Тэгэд Кунан би судалж үзсэн. Ариун газар гэдэг нь ердөө ариун болон цэвэршүүлэх шид шингэсэн хөрс юм байна. Тийм болохоор бид тэр орчныг өөрсдөө хийж чадна гэж тайлбарлав. Чи ариун хамгаалтын шидэд ашиглана гэлээ. Шуурьяч бас үнэхээр болох эсхийг нь хармаар байна гэж сонирхов. Тэгэд гуруула Кунаны хажууд зогсож байгаад Рейс Кунаны зааснаар шидэд ашиглав. Удалгүй өрнүүдийг тойроод гэрэлтсэн ариун гэрэл бий болов. Тэгэд өрнүүд соёлж эхлэв. Шуурья Кунан хоёр маш их баяртай байв. Кунан бүр догдлоод Рейсийн шидийн талаар харсан бүхнээ хурдан бичиж эхлэв. Тэгээд Рейс Кунаныг хараад нэг юм ойлгов. Тэр намайг байнга зовооход байсан шалтгаан нь надад сайн биш юм байна. Үнэн дээр Кунан түүний шидийг л маш их сонирхож байжээ. Гэхдээ Кунан хүмүүсийг шоолох боломжийг хэзээ ч алддаггүй байлаа. Чи нууцаар надад дурлцсан юм биш үү гэж асуулаа. Рейс шууд үгүй гэлээ. Кунан Рейсийг мөнгөгүй байгааг мэдэж байсан болохоор чи эдгэх үйлчилгээ хийж болно шүү дээ. Маш олон хүн мөнгө төлнө гэж санал болгов. Гэхдээ Рейс толгой сэгсрээд болохгүй сүм ариун эдгэх шидээр мөнгө олохыг хориглоно гэлээ. За би та нарт яагаад хоёр партаар нь оруулж чадахгүй байгаагаа хэлэх үү? Ойр дугаасаа шалгалт толгоод би ингээд аюу завгүй байгаа байхгүй юу? Тэгээд хичээл амарчвал би хоёр партаар нь оруулаа явна заа. Ямар ч тач хоёр партаар нь бол оруулна. Гэхдээ надад одоо зав байхгүй байгаа. Гэхдээ жоохон зав гарангууд л би та нарт энэ бичлэгийг хийж өгч байна. Шатгаараа л хийж өгч байгаа шүү. Надад ингээд хурдан дараагийн партыг оруулаач. Хурдан ингээд амар шахсан хүмүүс үнэхээр лайтай гэдэг чи та. Тэд нар бол дараагийн партыг битээ оруулаад өгөөч гэж байгаа юм шиг надад бүр санагдаад байгаа байхгүй юу? Гой комент үлдээвэл байгаас гоё штэ урам аваад хурдан бичлэг хийх магадaltaй. Тэгээд энэ данслуу донешн ивэл би ингээд илүү урам аваад бичлэг хурдан хийж магадгүй. За тэгээд дараагийн партаар уулзъя. Баяртай.